дээр төвтэй за цагийн зүүнний дагуу зоош нэг гэж. Цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэлт. Энэ эргүүлэлтийн матрицыг олгож байгаа гэсэн үг шүү дээ. Энэ эргүүлэлтийн матриц яадаг вэ гэдгийг олгож байгаа байхгүй. За ер нь бол одоогондоо бид нар матрицаа мэдгүй байгаа учраас А, Б, С юу вэ? Д гэсэн ийм матриц байгаа гэж бодчих. Тэрнийхээ А, Б, С, Д-гүүдийг бодож олно гэсэн үг. За тэгээ ерөөхдөө айгүй амархан зүйл юу вэ гэхээр за энд жишээлх юм бол нэгийг тоогоо гэж бодъё. Энд нэг. Энд нэг. Энд нэг байгаа бол энд юу байх вэ? Хасах нэг. Энд юу вэ? Хасах нэг байгаа гэсэн үг тийм. Хасах нэг байгаа. За энэ О дээр төвтэй цагийн зүүнний дагуу 90 градусын эргүүлэлтээр бид нараа яг энэ цэгүүдийг авчих юм шиг амархан байгаа байхгүй юу? Цагийн зүүнний дагуу 90 градусын эргүүлэлт гэдэг чинь одоо энэ цэгийг хааш нь болгох вэ? Яг эндээс нь 90 градус эргүүлчихээр энэ гарч ирнэ гэсэн үг мөн үү? Эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр нөгөө матрич за энэ дээр өччихье. А, Б, С, Д гэдэг имийг энэ чи ямар цэг үлээ? Координат нь тэг 1 тийм үү? Тэг 1-ээр үржүүлэнгүүт энэ гарч ирэх хэрэгтэй юм. Энэний координат нь юу лээ? 1 тэг. Энэ нүсэл биелж явах хэрэгтэй гэсэн үг тийм. За бүр чаашлах юм бол яг үгээр ингэж болж байгаа байхгүй юу? Дараагийн нөхцөл нь энэ цэгийг хөврөх юм бол яах вэ? Энэ цэг гарч ирнэ тийм. А гэхдээ ингэж хэрэггүй юм байна. За дараагийн нөхцөл нь юу гэхээр энэ цэгийг хөврөх юм бол юу гарч ирэх вэ? Энэ гарч ирнэ гэсэн үг шүү дээ. 90 градус эргүүлэлтийн матрицаар тийм. За тэрийг нь дараад нь энэ дээр нь утчих. Энд нь бодон заяа. Эхлээд ямар ч зэнийг бодчих. За энэ хоёр матрицыг хооронд үржүүлэхдээ яах ёстой вэ? Энэ хоёрыг хооронд үржүүлнэ тийм үү? Тэгэхээр тэг Б. За доод нь элементийг олохын тулд яах ёстой? Энэ хоёрыг үржүүлнэ. Энийг нь үржүүлээд тэг, энийг нь үржүүлээд Д нэмчихээр юу вэ? Д болно. Үнэ үү? Энд чи юу тань цүүлээ? 1 тэгтэй тэнцүү. Эндээс Б 1 тэнцүү юм байна. Д нь юу вэ? Тэгтэй тэнцүү юм байна гэж шууд олж байгаа байхгүй юу? За одоо бид нар яах хэрэгтэй вэ? Б дээрийг олцсон юм чинь А С хоёрыг олох хэрэгтэй тийм. А С хоёрыг олохын тулд бид нар яах вэ гэхээр саний энд хийсэн энэ хөрвөлт ашиглая гэсэн үг байхгүй юу? За энийг дахиад авчи. За манайх болохоор А, Б, С за энийг энэ дээр шууд ашиглаж. Энэ матрицаар юуг үржүүлэх юм бол юу гарч ирлээ? Энэ цэгийг үржүүлэх юм бол энэ гарч ирнэ гэдэг байна шүү дээ. Энэ цэгийн координат нь юу вэ? 1 тэг. А 1 тэг. Энийг үржүүлэнгүүт юу гарч ирнэ гинэ? Тэг хасах нэг гарч ирнэ. Тэг хасах нэг. За тэгээ түүний шиг үржүүлчих. Одоо бол БД хоёрууд нөсдөж ш тийм үү? Энэ хоёрыг хооронд үржүүлэхээр юу болох вэ? А болно. А энийг ингээ үржүүлэхээр С болно. Энэ нь тэг хасах нэгтэй тэнцүү. За энэс бүх юм ойлгомжтой боллоо шүү дээ. А нь тэг юм байна. Б нь 1 юм байна. С нь хасах 1 юм байна. Д нь юу вэ? Тэг юм байна. За тэгээ дараа талаар нүчих юм бол тэг юу вэ? Б нэг тодлоо 1 гарсан тийм. 1 С нь хасах 1 Д нь юу вэ? Тэг. Ийм матриц гарч байгаа байхгүй. Энэ матриц бол яадаг матриц вэ гэхээр координат хийхдээ төвтэй цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэлтийн матрич гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой юу? За одоо тэгвэл бүгд ингэж тий. За энэ бодлого бодъё. Координат хийхдээ төвтэй цагийн зүүнний дагуу 90 градусаар эргүүлэх хургалтын матрицыг нь олоод хургалтын матрицаа олоод тэгээд яах нь вэ? Энэ цэгийг хөрөх гэж байгаа байхгүй юу? Матрицаа олно тий. Тий. Тэг нь. Тэгээс цааны матрицаа шийдэлсэн үү? Ямар матриц байлаа? 0 тий. За яг санийх шиг ингэж олох нь шүү дээ юм олно. Тэгээ чийлэлсэн бол яг шууд тэргээрээ энийг үржүүлчин тий. Үржүүлэхдээ яаж үржүүлэх вэ? Хтэйгээр үржүүлэх юм бол яах вэ? Хтэйгээр авах юм бол цэгээ урталт наргана тийм үү?